За бацаахад өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлаа. Урилгыг маань хүлээн аваад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд манай подкастын нэр бол юу байна гэдэг нэртэй маш чөлөөтэйгээр одоо салбар бүрийн тодорхой экспертүүдийг ингишүүлж одоо өөрийнх нь үзэл бодол, за салбарын туршлагыг бас яриулах зорилготой ийм подкаст байгаа. Тэгээд Заяа Золоо хуулийн фирм болон Бацаая гэдэг хүнээр ариун үеийн сонин сайхан юу байна? Энэ талаар яриа эхлэе. За арайда баярлалаа подкастт орж оролцуулж байгаа тий. За манай хуулийн фирмийн чинь эхлээд бол хүмүүс Заяа Золоо гэхээр энэ нэг хоёр үгнээс бүрдээд тасалсан Заяа Золоо гэдэг ийм нэрийг анх бол бид нар 13 онд өгчээсэн. Тэгээд тухайн үед бол хүмүүс айгу гайхдаг байсан. Тэгээд яагаад ийм сонин Монгол ийм формат хүнээр өгчвөө гэд те. Тэгээд яг бид нар бол тухайн үед ингээ нэрээ өгөхдөө яаж өгсөн бэ, логогоо яаж зохиосон бэ гэд би бас нэг 10 жилийн ой дээр ийм өөрөө фэйсбүүк дээр бас постлж ийсэн. Салбитхэн дээр ингэж хоол идэж олж дээр нэрээ өгөөл тэр дор нь логогоо зураад ингээд өрдөөс 5 минутын дотор юм бол ингээд анхны нэр лого ингээд бүтчихсэн. Тэг яг хоо ер нь бол зарим ингээд нүрээрээ тулаг хүмүүс ингээд манай ажилчтай ч юм уу өгүүлэгч хөлж нартай ингээд уулзахаар танаа Заяа Золоо гэдэг хоёр хүүхэн байдгүй гэж асуудаг байсан байхгүй тийм эмэгтэй хүн байдгүй гэ тэ тэгж их амар ойлголттой явдаг байсан юм билээ. Тэрийг би бас сүүл мэдсэн. Тэг яг хоо Заяа гэдэг чинь ингээд Бацаая гэдгийг Заяа Золоо гэдэг нь болохоор зулж орол гэдгийг Золоо гэдгийг аваад Заяа Золоо гэж нээжсэн. Тэгээд тухайн үед бол яг хоо дэлхийд одоо ч гэсэн алдартай байна Андерсон гэдэг одоо хуулийн фирмүүд яг ийм партнераараа уйлж орсон нэртэй хуулийн дэлхийд алдартай фирмүүд бол олон биш дээ. Тэгээд тэр жишгийн Монгол хувилбар маягийг л одоо ер нь бол нэр гэсэн үг. Тэгж одоо анх өгч ийсэн. Тэгээд за бидний хувьд бол одоо ойрд бас жоох ажил ихтэй. Намар болж завгүй бах цаг хугацаас эхэлж байна. Ягаад гэвэл ер нь хуулийн ажил өмгөөлөгч хуульчийн ажил бол ер нь зуны цагт жоохон тийм амралт удаантай ажил байдаг те 6 сарын дундаас 6 7 8 гээд бараг 2 сар гаруй ингэж амардаг. Ягаад гэвэл ихэнх тохиолдолд нөгөө шүүх хуралгүй уууд их таардаг. Ягаад нөгөө нийт төрийн албанд ажиллаж байгаа манай хуулийн байгууллагын маань их хөвчлэн амраа явчихдаг. Тэгэхээр дагаад бас нөгөө амрах юм зайлшгүй шаардлага гарч. Тэгэл одооноос жоохон ажил жигдэрч эхэлж байна да. Тий. Тэгээ ажил ингээд ундарч байгаа үедээ бас манай подкаст нь ингээд зав гаргаад ирж байгаад би бас баярлж байна. Тэгээд хуулийн салбарт манай одоо подкастэнд нэг тийм олон хүн бол ороогүй. За тэгээд миний мэдхийн намайг оюутан байхад бол Заяа Золоо гэдэг хуулийн фирм маш эрчтэй гарч ирээд за энэ ингээд их засгийг төгссөн хоёр залуу маш эрчтэйгээр юм хуулийн фирм гаргаад ирлээ гэд. Яг намайг оюутан байх үед бол Заяа Золоо бол бидний цагийн ажлын одоо хамгийн бест хувилбар байсан аахгүй. Тэгээ мэргэжлэр ажиллаж чинь давхар мөнгөтэй болчихно. Оюутан учраас юм мэднгээ практик сураад авчихна гэд. Тэгэхээр одоо энэ жил Заяа Золоо 12 дахь жил рүүгээ үйл ажиллагааны жигдрээд явж гин те. Одоо шинэлэг зүйлсүүдийг Заяа Золоо бас аягүй хийдэг гэсэн. Та I love гэд нэртэй платформ танах хөгжүүлж ирсэн тий. Тэр платформын үйл ажиллагаа одоо явж байгаа ер нь ямар төвшөнд байгаа вэ? За I love чинь хуучин бол нэр нь Legal Source гэдэг нэртэй байсан. Тий. Тэгээ бид нар нөгөө хөгжүүлэлтийн явцад ер нь бол жоохон тийм нөгөө ребрендинг хийлгээд тэр нь болохоор I love CGMN гэгүй юу? Би хууль гэдэг одоо тийм .CGMN гэдэг нэртэй болж өөрчлөгдсөн. Тэгээ түүх нь бас их сонио. Яг хөө тухайн үед бол бид нар чи 2018 оны үед анхны энэ судалгаа хийгээд ер нь бол энэ иргэдийн үйлчлэгийг ер нь захимаар хөргүүл яадгийн тий. Тэгэхгүй бол одоо ингээл тухайн үед бид нар чи 19 тэгтэг 2233 гээд нөгөө call center ажиллаулдаг байсан. Тэгээ call center-ыг бид нар 2 жил гаруй 3 жил орчим ажиллаулаад иргэдэд одоо ингээд шууд утсаар зөвлөгөө өгдөг үйлчлэгийг үзүүлдэг байсан. Тэгээ тэрний ер нь бол үр дүн дээр суурлаад ер нь бол энэ утасны үйлчлэгээ бол одоо дан ганц ингээ иргэдэд хүрч чадахгүй юм байна. Тэгэхээр бид нар одоо жишээ нь ингээд жижиг хэмжээний аппликейшн боловсруулад тэрүүгээр одоо ингээд иргэдэд үйлчлэгээ үзүүлэх юм бол ядахтаа одоо энэ шүүхэд өргөдөл өгөхдөө юу гэж өгөх юм, төрийн байгууллагад газар авах хүргэлээ өгөхдөө юу гэж өгөх юм. За би нэг хүнд нэг зээлийн гэрээ хийвэл ядахтаа нэг гэрээтэй бай гэдэг асуудал яригдгээд ийм энгийн наацхийн асуудлуудыг шийдэх гэдэг зорилгоор бид нар 18 онд I love платформыг анх санаачлаад явсан. Тэгээд 19 онд бид нар одоо нээлттэй хийгээд ингээд 20 онд хөгжүүлэлттэй хийгээд 21 онд дахиж одоо 2.0 аппликейшн гаргаад ингээд явж байгаа. Тэгээ одоо бол бид нар бол түр ингээд нөгөө дахин апдейт хийх гэж шинжилгээ хийх гээд ингээд
төр зогсоодсон байгаа үйл ажиллагаа бол. Тэгэхээр одоо бидэрт бол бас нөгөө сүүлийн 3-4 жил ажиллаулаад ингээ хаана одоо буруу алдаа гарсан байна те хаана зөв явж байгаа гэдгийг дахиж нэг эргэж харах одоо 3-0 руугаа орох тийм хугацаан дээр явж байгаа гэж бол ойлгож болно. Алдаануудаа ерөөхдөө траклаад хараад засна гэсэн. Тий, засна гэсэн үг тий. Ер нь бол яг одоо зүгээр бидний ингээ бодоод авах бид нар бол ингээл нэг буруу төлөвлөж бодсон зүйл бол ингээл бүх хариултыг л одоо захимжуулах гэж үзсэн. Уг нь бол яг нэг олон улсын юугээрээ тийм нэг road map-аараа бол тийм байдгүй юм байна л да тий. Нэг асуудлыг шийдээд цэгцлээ тэрийгэ туршаад болж ивэл цааш нь аваад яв. Болохгүй бол cancelдээд дараагийн одоо зүйл рүү орох гэдэг ийм зарчим байдаг. Тэгээд бид нар бол тэрийг одоо бариагүй ерөөхдөө нөгөө 6 том үндсэн функцийг ап руугаа оруулж ирээд бүгдийг зэрэг хөгжүүлэх гэдэг ингээ явуулсан. Зөвлөгөө байсан, гэрээ байсан тий. Бичиг баримт боловсруулах. Тэгээ хуульчтай холбогдох, тэгээ компани байгуулах гэх 5 том үйлчлэгийг одоо нэг дор оролцох гэсэн үг. Ер нь бол яг уу гэхээр хамгийн зөв арга бол юу гэхээр бүгдөө тусдаа л бүтээгдэхүүн брендинг болж байх хэрэгтэй юм байна олон улс дээр. Жишээ нь e-гэрээ гэдэг нэг аппликейшн яваад байгаа шүү дээ. Тэр бол яг айлаа санаа авсан гэд үүсгэн байгуулагч залуу надад ярьж исэн. Тэгэхээр бас магадгүй те бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь алдаатай байсан гэсэн тэрийг олж ирсэн дараагийн залуучуудад стартап хийх бас боломж нь олгосон байж магадгүй. Одоо бас яг манай хууль эрхцэн одоо legal tech маягийн одоо энэ чиглэлээр үйлчлэгээ хийх гэж байгаа одоо сонирхож байгаа бүтээгдэхүүнээ гаргаж байгаа судалж байгаа залуучууд бас над нар их хийж уулздаг байхгүй юу? Тий. Та одоо ингээд диалог санаачилсан тий. Та одоо юун дээр алдсан, юун дээр онсон бидэрт бас ингээд юу яагаач гоё туршлага хуваалцаад хэдүүлээ гоё ярилцээ та туслаад өгөөч. Би бол бүгдэнд гоё нээлттэй хүлээж авдаг тий. Би тэрэн дээр алдсан шүү. Тэрэн дээр амар илүү ус зардал гаргацсан шүү. Уг нь бол тэрийг ингэж шийдсэн байсан бол зүгээр юм байлээ ч гэдэг юм уу. Тэгэхээр бол маш олон залуучууд ирж уулздаг. Би аль болох бүгдэнд нь одоо нэг баг алдаад тий ингээд хурдан бүтээгдэхүүнээ чанартай үйлчлэгэнд гаргаарай гэж бол зөвлөж байгаа. Тэгэхээр ер нь бол гол зарчим бол тухайн бүтээгдэхүүнээ санал болгоод тестлээд явах нь айгүй зөв арга гэж бол би одоо хувьдаа сүлд бодоод байгаа. Тэгээд энэ олон улсын судалгааны ном бүтээлүүдийг бас уншихаар амжилттай стартап хийсэн компаниудын туршлагын үзэхээр өртөөсөл тест юм бэл. Тэр эрэлт бэжж нийлүүлэлт байна. Тий. Тэгэхээр эрэлтэнд нь одоо тэр таны санал болгож байгаа зүйл багтж гин үгүй юу гэдгийг нь өөрөө тестийн хугацаа. Тэрийг бид нар айгуу гой зөв оновчтой олж хэрэгтэй. Хоёрдугаарт яг ингээд шинэ стартап бизнес, ялангуяа технологийн бизнес хийж байгаа тохиолдолд бол бүгдийг нэг дор шийдэх гэж битгий хичээ тий. Зүгээр л нэг л асуудлыг эхлээд барьж ав. Тэгээ тэрийг шийдээд туршаад болж ивэл хөгжүүлээд яв. Мэдээж технологи гэдэг бол өөрөө төгс зүйл биш. Байнгын л одоо шинжилэлт, арчилгаа тий. Мекап шаардж идэг бүтээгдэхүүн баггүй өөрөө. Тэгэхээр тэрэнд бол өөрөө эргээд нөгөө асар их цаг хөрөнгө зардал их гардаг. Тийм учраас нөгөө бидний бас нэг том алдсан зүйл үл юу гэхээр бүгдийг нэг дор явуулах гэж ингэж хайрцагт хийсэн бас их цаг алдсан зүйл болсон гэж би одоо өөрөө дүгнэдээ. Тэгэхээр ер нь бол явандаа яах вэ гэхээр энэ 6 үйлчлэгээ бид нар бол тус нь ингэж гаргаж туршиж санал болгох юм боломжийг бол одоо хийгээ явж байгаа гэсэн үг. Тэр бүтээгдэхүүн хөгжүүлэлт бол цаашаа угаасаа үргэлжлээл явна гэсэн үг тийм бизнесийн зарчмаараа явж байна. Тэгээд ер нь эргэцэн үйлчилгээ одоо үзүүлээд явж байгаа таны одоо энэ 12 жилийн хугацаанд гэтээ баг өмнөхтэй хуулийн фирм болохоос өмнөх хугацаагаар бол баг 20 жил үү? Тий, би чинь 2000 онд ихсэх сургуулийн хуулийн эргэцэн ангид ороод 2004 онд төгссөн. Тэгэхээр одоо 20 гаруй жил сошиал яг мэрэгчлэр ажиллаж байгаа одоо 21 дэх жилдээ 21 дэх жилдээ ажиллаж байгаа гэсэн үг. Тэрийн хугацаанд одоо ингээд манай эргэцүүнтэй яг тусалцаа үйлчлэгээний салбар л гэж бид нар нэрлэх байх л та. Яг энэ хууль зүйн фирмын салбарт те өмгөөлөл за хууль зүйн тусалцаа үйлчлэгээ үзүүлээд явж байхад ер нь сайжирч байгаа зүйл танд юу харагддаг вэ? Магадгүй манай ингээд подкастыг үзэж байгаа оюутнууд одоо шин зарим хүмүүс авих юм тийм шүүмжлэл хийлээд байдаг байхгүй. Жилд 100 мянган хуульч төгсөж байна. Энэ олон хуульчаар юугаа их гээд байгаа юм бэ гэдэг байхгүй. Би болохоор эсрэгээр бодтыг өөрөө бас хуульч мэрэгчлээ болохоор хүн байгаа цагт асуудал байсаар л байна. Асуудал байгаа цагт хуульч нар ажилтаа байсаар л байна. Бусдын асуудлыг шийдэж чаддаг бол тэр л жинхэнэ хуульч гэж би боддог байхгүй. Тэгэхээр таны зүгт харж байгаагаар энэ 20 жилийн хугацаанд манай хуулийн салбар хэрхэн өөрчлөгдөв? Ер нь сайжирж байгаа зүйлс нь юу харагдаж байна? Энэ мэргэжлийг сонгож байгаа оюутнууд те эсвэл одоо төгсөж байгаа хүүхдүүдэд жишээ нь ийм зүйл нэх гоё яадаг да гэсэн тийм таны өнцгийг та хуваалцаач. Гэхдээ би бол одоо зөвхөн хуульч гэж ярихгүй ер нь зүгээр мэрэгжил бүхэн л гоё штэ хийж чадвал дээрээс нь хамгийн чухал зүйл бол тухайн хийж байгаа
одоо ажилдаа мэргэжилтэд дурлах хэрэгтэй. Тэгжиж тэр хүнээс одоо юу гэдгийг үр дүн бодтой одоо барьж авах үз бас хэмжиж болох үз тийм одоо үр дүн ажлын одоо зүйлүүд гарч ирдэг гэж би боддог. Яг зүгээр манай хууль зүйн салбар гэх юм бол маш их өөрчлөлтүүд явагдлаа шүү дээ. Тэгэхээр хүний амьдрал бол 20 жил гэдэг үчин бол бас тийм урт хугацаа бол биш, бас тийм богино хугацаа биш те. Зүгээр яг хуу ерөнхийдөө салбарын хувьд яриад үзэх юм бол өөрчлөлтүүд бол маш сайхан хийгдэж байна те. Одоо жишээ нь бид нар нэг хэсэг бол шүүхийн одоо ачаал маш их байлаа, шүүгчний тоо өргөхгүй байлаа. Одоо бас шүүхийн тоо тодорхой хэмжээнд бас авиж таацын тавьчлаа. За харамсалтай зарим байдлаар одоо төс мөнгөний асуудалнаас бүрэн шийдэгдэжихгүйгээс болоод орон тооны асуудал бас гүйцэд одоо шийдэгдэхгүй те. Дээрээс нь одоо шүүхийн нарийн бичиг туслахуудын бас орон тоонууд бүрэн шийдэгдэхгүй санхүүмгний асуудлууд бас байна. Гэхдээ нийт гарч байгаа шүүхийн шийдвэрийн чанар бол айгүй их сайжирж байгаа. Энэтэй холбоотой бол бас сургалтууд, татан сургалтуудын асуудлууд бас яригдэж байна. За хуульч өмгөөлөгч нарын хувьд гэх юм бол одоо энэ чинь 2000 миний санаж байгаагаар 2020 онд өмгөөлийн тухай шинэ хууль батлагдаад явлаа тий. Энээс хойш бол өмгөөлөгчдийн холбоо өөрөө өдөртөх байгууллагынхаа одоо хуулийн дагуу үйл ажиллагаа хийгээд дотоодын дүрм журмуудаа батлаад ингээд явж байна. Энэ тал дээр бол бас нэлээд сайн явж байгаа гэж би ойлгож байгаа. Эрх зүйн бодлого бичиг баримтуудын хувьд болон бүтцийн хувьд бол за манай хуульчтай холбоо бол бас маш сайн ажиллаж байна тийм ээ. Өөрөнгө гэсэн хуультай тусдаа тодорхой чиглэлүүдийг хэрэгжүүлдэг. За энэ үйл ажиллагаанууд маань бас явж байна. За манай прокурорын байгууллага бол мэдээж одоо хуулиар хүлээсэн чиглэлөө хэрэгжүүлээд ингээд үйл ажиллагаануудаа хийгээ явж байна. За одоо бидэрт нэг шинжлэх ёстой салбарын хувьд бол миний бодлоор бол бидний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны институт процессыг бас шинжлэх юм шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр яагаад ийм асуудлууд тулгараад байна гэж харахаар ер нь бол нэг хэсэг чинь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бол яадаг вэ гэхээр ингээд нөгөө урамшууллын гэрээг шийдвэр гүйцэтгэжтэйгээ хийгээ явдаг байсан. За та одоо ингээд энэ компани энэ иргэний төлбөрийг барагдуулаад өгвөл та орж ирсэн орлогын тодорхой хувийг одоо тий 5% 1% гэдэг маамдгаа гэдэг юм систем байж байгаа. Энэ болоод зөвхөн одоо үндсэн одоо юунд суйрлах болоо шинжилгээтэд явсан. Тэгээ нэгдүгээр тийм бас нөлөөлсөн байж магадгүй. Хоёрдугаарт бол энэ шүүхийн шийдвэрийн одоо гүйцэтгэл бол өөрөө иргэний шийдвэр дээр бол маш хангалттай яваад байгаа. За ялангуяа одоо энэ хүүхдийн тэтгэмжийн мөнгө авч чадахгүй хүмүүс байна. Ажилгүй үеийнхэн тэтгэмжээ ажлаас салгагдсан үеийнхэн тэтгэмжээ авч чадахгүй тий. За мөн одоо орон сууцнда метр квадратын зөрүүгөө илүү төлчөө тэрийг шүүхээр шийдвэрлсэн чинь шийдвэр гүйцэтгэл дээр очиад авч чадахгүй байх. За ингээд тэтгэмжтэй холбоотой, өөр зээл авлахтай холбоотой тийм маш олон асуудлууд ингээд иргэний шийдвэр гүйцэтгэл дээр хоримтлагдчихад байгаа. Тэгээ би бол сая тоог нь бол яг нарийн мэдэхгүй миний зүгээр дам сонсноор бол баг хэдэн их 80 гарцсан юм одоо гүйцэтгэлийн ажиллагаа бол ийм нийт эргэлдэж байгаа гэсэн юм судалгаа байна. Хүчин төвлөрдөр шүүхэн шийдвэртэй гэсэн үг шүү дээ. Тий, дандаа шийдвэртэй ажиллагаанууд гүйцэтгэл дээр очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бид нар цаашдаа систем үе шинжлэхгүй бол одоо яг энэ байгаагаар явах юм бол энэ бол асар их одоо тийм эдийн засгийн эргэлтийн нэг судсан дээр сууж байгаа газар واخгүй ерөнхийдөө бол хоёрдугаарт би Монголд Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны сайтн дээрээс бас нэг судалгааны тайлбар уншиж ирсэн юм. Өөрөөр хэлэх юм бол энэ гадаадын хөрөнгө оруулагч нарын ганц бас сонирхдаг зүйл нь тухайн улсын шүүхийн шийдвэр хэрхэн яаж бодиттой хэрэгждэг вэ гэдэг дээр хамгийн түрүүнд их судалгаа хийдэг. За манай компанид ч гэсэн гадны одоо байгууллагууд хөрөнгө оруулалт хийх, Монгол улсад хөрөнгө оруулалт хийх гээд одоо due diligence буюу юм DD хийлгдэг. Тэрэн дээр бол дандаа асуудаг байхгүй юу те. Хэрхэн биелэгддэг вэ, яаж биелэгддэг вэ, хугацааны юу яг бодиттой юу гэдэг. Тэгэхээр одоо бид нар бол дараагийн нэг том шинжилгээ хийх ёстой салбарыг бол би одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн энэ иргэний шийдвэр гүйцэтгэлийн системийг бол шинжлэх ёстой гэж боддог. Яг олон улсад бол ингээд судлаад үзэхээр хувийн шийдвэр гүйцэтгэлийн одоо ийм зөвшөөрөл өгөөд шийдвэрийн гүйцэтгүүлдэг юм газрууд ажиллаж байна. Төр хувийн хвшлийн түншлэлийн үндэслэл дээр гэсэн үг тийм. Тэгээ тэрийг бол иргэн өөрөө сонгоно. Төрийнхэн одоо байгуулах төхөө хувийн байгуулахтай гээ сонгоно. Хувийн байгууллагууд мэдээж одоо тухайн одоо төлбөртэй холбоотой мөнгөн дүнгээс тодорхой хувьч үйдэг юм уу эсвэл тарифч үйдэг юм ингээ гаргаад ажиллагаа явуулдаг. Тэр нь бол зарим улсыг хамжилттай явдаг те. Түргэн хугацаан шийдэгддэг. Төлбөр мөнгө ямар ч асуудал авч явуулдаг нэг юм асуудал байна. Нөгөө зарим нэг хуулбар дээр нь болохоор яг хөө шүүхийн дэрэгдэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаа шүүх өөрөө ингэж
удирддаг баяа гэдэг ийм суурь зарчим явагддаг. Ягаад гэвэл шүүгэн шийдвэр заавал бэлэгдэнэ гэдэг суурь зарчимтай. Тэгэхээр тэр зарчмынхаа хүрээнд бол энэ шийдвэр гүйцэтгэлийн тодорхой одоо ийм гүйцэтгэлтэй холбоотой арга хэмжээг тухайн гаргасан шүүхэн буюу шүүгч нь өөрийнх нь гаргасан шийдвэрийг дуустал ажиллагааг нь явуулдаг юм бас зарчим байна тий. Нөгөө нэг өөрийнхөө үйлдлийн үр дагаврыг араас нь хөөцөлтөд явна л гэдэгсдэг юм байна. Тэгээ манай хууль дээр ч гэсэн шүүхэн шийдвэрийг гүйцэтгэх нөхцөл журмыг тогтоож болно гэдэг бас юм зохицуулт байгаа. Тэгэхээр энэ салбарт бид нар бас дахиад нэг тийм шинжилгээ хийхгүй бол ер нь бол яадаг вөхөр хуучнаар яг ингээд шүүх дээр явж байгаад маргаанаа шийдвүлээ гэхэд одоо л дараагийн шатны шийдвэр гүйцэтгэл байдаг. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэл дээр очиод одоо зогсох те 14-д 15 дахь төлбөр авахч нь болж одоо ингээд хүлээгдэх юм тохиолдол зөндөөж байна. Эсвэл нөгөө талдаа үнэхээр одоо төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд яах вэ гэдэг асуудал яригдана. За 3 дугаарт бол энэ хүний нөөцийн одоо зөв зохистой ачаал даах юм хуваарлтын системийг бид нар яаж хийх үү гэдэг юм бас яригдчихэж байгаа. За тэгээд 2 дугаарт бол бид нар хууль зүйн салбарт хийх ёстой аюул том реформ шинжтэй нэг зүйл бол өдөөсөн технологийн тусламжийг оруулж хэрэгтэй. Захимжуулалт, дижиталчлал гэж бид нар яриад байгаа тийм. Одоо энэ бүх процесс бол дэлхийн нийтийн хэвшлэн одоо блокчейн рүү шилжижлээ шүү дээ. Хувь хүний нууцыг тодорхой мэдээллүүдийг, эмзэг мэдээллүүдийг нууцлсан шифрлсэн аргаар ингэж хадгалж дамжуулж одоо хүрэгдэг систем рүү шилжижлээ. Тэгэхээр энэ бол аль болох тэр хүний оролцоог багасгах тусмаа нөгөө нэг альва нэг хууль бус зүйл, хүнд суртал, за авилгал хэл ахуйч гэдэг юм уу те. Энэ бүх зүйлийг хязгаарладаг аюул том шийдэл байна гэдгийг бол бүгд харчиж байгаа байхгүй. Тэгэхээр бидний энийг бол тодорхой түвшинд бол нэвтрүүлээд орох хэрэгтэй. Манай тэр бидний хийжсэн тэр ILO аппликейшны бас нэг чухал нэг сэтлний юу байсан бэхээр өрдөөсөө л энэ захим технологид бид нар энэ шифрлэгдсэн мэдээллүүдийг иргэдний шууд өгдөг гэдэг зорилготой шүү. End to end байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол бид нар бас тэгж харж анх хийсэн байхгүй юу. Ягаад гэвэл нөгөө яг хувь хүнээс ингээд директли шууд энэ мэдээллийг авахар субъектив байдал их орчих гэдэг. Тэ одоо юу гэдгийг тухайн хүн ууртаа байх үед нь одоо зөвлөгөө авал ямар зөвлөгөө авах вэ тэ мэдээж хүн л юм чинь тэ дандаа уургүй гэж байхгүй эсвэл баярлцсан ч юм уу эсвэл жоох ядарсан стресссэн байх хэрэгтэй гэдэг. Тийм зүгээр ийм үеүүдийг бид нар яаж даван туулах вэ гэдэг ч юм уу энэ байдал бол нэг талаараа бас тэр технологийн тусламжийг авах нь бол заашгүй байх. Одоо ийм зарчим байсан. Тэгэхээр энэ дээр бид нар суурилж бас явж ийсэн. Тэгэхээр тэр чутгаараа ч гэсэн ер нь бол одоо Стон байна, Гүрж байна тэ захимжилт блокчейн гэдэг амар сайн хийчлээ шүү дээ. Тэгээд тэрийг дагаад асуудлууд бүгд алга болцсон. Нэг хүн суртал хээл хахуулын асуудал гэсэн амар нэг шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн тэр замыг сонгох хэрэгтэй. Ягаад гэвэл дэлхий туршаад болж байна гэдээ батлаад яваад байгаа тохиолдолд бол бид нар өөр юм сэтгэх гэж хийдэг юм уу те? Эсвэл цааш шиг гаргаж хийх гэж хийдэг юм уу те? Ингээд тэгж цаг хугацаа алдах ямар шаардлагагүй байхгүй. Гол нь зүгээр өөрийн улсын одоо нутагтаа яаж буулгаж монголчлох уу гэдэг л айгүй чухал тий. Тэгээд яг тухайн мэргэжлийг сонгохын хувьд та юу хэлэх вэ? Сонголтын хувьд чинь та яагаад өөрөө яг энэ хууль эрх зүйн мэргэжлийг сонгосон юм бэ? Би ч 8 дугаар ангидаа сонгоцсон шүү дээ. За. Хуульч болно гээл. Яагаад тэр хуульч болох гэдэг бодол төрсөн бэхээр би чинь тийм хөдөлмөр биеийн тамир хоёр дээр бол айгүй сайн онц авдаг хөлт байсан шүү дээ. Ер нь бол тэгээд 6 дугаар ангид төгсдөг жилээ 7 дугаар ангид ордог жилээ би нэг гэртээсэн 3-4 ном уншижсэн юм аа. Тэгээд тэр нь дандаа одоо бодох нийгэм ухааны чиглэлийн номнууд байсан юм шиг байна. Тэгээд тэдрийг уншиж байгаа л за би ер нь хуульч болох хэрэгтэй маань гэж бодвол тэгэл хуульч болох хүсэл мөрөөдөл тэр 7 дугаар ангиас төрж гисэн шүү дээ. Тэгэл 7 дугаар 8 9 10 гэж төгсөөл тэр 10 дугаар анги төгсдөг гэсэн тэгэл шууд хууль руу ороод сураал явсан. Яг өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар гэдэг шиг. Тий, одоо намайг хинч хуульч одоо юу гэдэг хуульч бол эрх зүгээр сур гэж хэлээгүй. Манай хуульчор бол би хуульч болно, эрх зүйч болно гэсэн өө тэгэл гээд юмжсэн. Тэгэл яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө дуудлагаар л явж байгаа гэсэн үг. Зүгээр яг хуульч болох гэж байгаа залуучуудад хандаж хэлэхэд бол хүсэл мөрөөдлийн дуудлага хамгийн эхлээд байх хэрэгтэй. Тий, үнэхээр өөрөө хүсдэг байх хэрэгтэй. Хүсдэггүй хүн бол одоо энэ мэргэжлэр 4 жил сураад ч дахиад 2 жил мастер хамгаалаад ч те дахиад одоо юу гэдэг нь доктор хамгаалаад ч энэ дээр бол одоо хүсэж ажиллаж байгаа хүмүүстэйгээ харьцуулахад бол бас хэцүү. Зүгээр бидний их сурвалд 2000 онд хэцүү сурж байхад манай ангид 40-тэй ихч орж ирж ирсэн. За. Хойд. Тэгээд тэр хүн бол одоо айгүй их
дурлаж одоо сурыг гэж орж ирээд 44-төд төгссөн баггүй юу. Тэгэхэд бид нар чинь дөнгөж 18 та хүүхдүүд байлаа шүү дээ. Тэгэхээр 18 та хүүхдийн хажууд 40-тэй одоо ихч сурж ийн гэдэг бол тэр хүн бол өөрөө бидэрт хэлжсэн. Айгүй их би энэ эрх зүйн салбарын мэдээлэлтэй болё. Энэ миний амьдрал заашгүй хэрэгтэй байна. Тэгээ их чинь бүр хүсэж орж ирж шалгалтаа сурж орж ирж байгаа шүү. Тэгээ манай анги 4 жил сураад бид нар нэг ангийн одоо охид хүүгүүд болоод төгссөн. Ийм сайхан юм байгаа. Тэгэхээр хамгийн гол нь дурлах хэрэгтэй. Тэгээд дурлж байгаа үед бол одоо тэр төвчээртэй байх, хариуцлагатай байх, ёс зүйтэй байх, шудраг байх гэдэг зарчмууд чинь дагаал тэрэндээ тойроо явж идэг. Хөөе дуртай юмдаа хүчин гарна гэдэг шиг тийм. Тэгэхээр хамгийн эхлээд дурталах хэрэгтэй. Дурлсан хүнтэйгээ хүн одоо юу гэдгийг хайрлсан хүнтэйгээ хүн чинь сууж гэр бүл болдог. Одоо яг л адилхан шүү дээ. Тийм шүү. Тэр зүйлийг бас ингээд аваад явахын тулд. Тийм. Ягаад гэвэл эн чинь нөгөө 20 30 жил тэр мэрэгчлэрээ чи ажиллана. Тэгээд тэрүүгээрээ хоолоо олж идэн, тэрүүгээрээ нийгмийн харилцаанд оролцсон гэдэг чинь бол айгүй урт хугацааны сонголт бохгүй байгаа байхгүй юу? Lifetime choice. Тийм шүү дээ. Тэгэхээр тэрэндээ айгүй дуртай хайртай байж тэр мэрэгчлэлээсээ өөрөө эргээд нөгөө амьдралын кайф, мэдрэмжийн кайф, тэ харилцааны кайфууд авдаг. Заримдаа сайхан харилцааны явц ингээд айгүй олон хүмүүстэй харилцсан, уулзсан, зарим нь бол одоо янз янзын лааштай хүмүүс шүү дээ. Гэтэ хуульч тэр хизээш аз жаргалтай хүн ер нь орж ирэхгүй үсттэй. Ховор үсттэй. Эмч хуульч хоёр дээр нэг бол өвцөн орж ирнэ, нэг бол асуудалтай хүн л орж ирэхгүй л үү. Тий, яг хөө зүгээр ирээдүйг тохиолдол нөгөө асуудал шийдвэрлэхийн дараа л хөвчлэн ирээдүйг тохиолдол их байгаа. Тэгээ их хөвчлэн дандаа л асуудалтай ямар нэг юм одоо болохоо байсан л хүмүүс орж ирнэ шүү дээ. Тэгээ бид нар чи өдөр болгон баг байнга тийм хүмүүстэй уулзсан учрна. Тэгэхээр чи бидэрт бас ямар байх вэ тийм ээ? Сэтгэл зүйн хувьд, ажлын ачааллын хувьд яг хөө зөвлөгөө өгж байгаа тохиолдолд ер нь бол ихэнх нь нийт одоо 90% нь бол дандаа сонсох байр суурнаас оролцсон. 10% нь бол нөгөө нэг сонссон зүйл дээр дүншилгээ тухайн хүнтэй зөвлөдөг ийм нөхцөл байдал бол орно. Шүүх хуралдаар бол баг 90% нь ярина шүү дээ. Тий, тэгэхээр нөгөө талбар болгон дээр бид нар ямар байр суурнаас оролцох гэдэг бол ингээд тухайн асуудал ингээд хараад явдаг. Аль болох л одоо өөрчлөлгөж байгаа асуудлыг ойлгох нь агуу чухал. Тэгээд ойлгоод явах юм бол гарц харгалгаа нь бол одоо хамтраад бид нар олж болно те, ярилцаж болно, шийдэл олж болдог ийм л зарчим байгаа. Тэгэхээр асуудал ихтэй тэгээд зовлон ярьж орж ирдэг хүн бас зөндөө байгаа те, уйлдаг одоо бүр хашгирдаг, ухаалдаж унах тохиолдлууд биш дээ, стресстэй тэрнээсээ болоод. Тэгээ яг хав би бол хүмүүст заримдаа тэгж хэлдэг. Одоо тэгээд таны ингээ та энэ асуудлыг ингээд хүн дээр бодоод л ах юм бол энэ асуудал чи хизээс дуусахгүй. Тэгээ нэг мэрэгэн хүн хэлсэн байдаг шүү дээ. Зовлон хизээ дуустдаг вэ гэж. За. Чи зовлон дууслаа гэж бодсон цагт л зовлон дууснаа гэж. Тэгээд чи дуусахгүй гэж бодох юм бол энэ асуудал хизээ зогсохгүй. Чи дууслагаа дотоод итгэл өмчлөлөөрөө цэг тавьж ядах юм бол тэр чамд байхгүй болно л гэж. Одоо психолог маягийн тийм асуудал гэхдээ яг үнэн байхгүй юм. Чи зэгцэрэл хороо зэгцэрнэ гэдэгтэй. Тийм шүү дээ. Тэгэхээр би нөгөө аливаа асуудлыг бид нар бол би бол ихэнх одоо хүмүүст найз нөхдөд одоо зөвлөгөө өгч хүмүүст өгч эхлээд дотоод итгэл өмчлөлөө зэгцлээ гэж хэлдэг байхгүй. Тий. Дотоод итгэл өмчлөлөө зэгцлээг үнэтэй би бол одоо ямар ч ажил ярихад цаашаа явахад айгүй хүнд байдаг. Жишээ нь одоо гэр бүл салалтай асуудлууд бол бас яг тийм асуудалтай болж орж ирдэг. Нэг өдөр ирээл салъя гэдэг, дараа нь эренгүүтээ боллоо гэдэг те. Ер нь бол дотоод итгэл өмчлөлөө зэгслэх ёстой. Болохгүй байл хэрэггүй те гэдэг ч юм уу. Ийм маш олон тохиолдлууд бол байгаа. Тэгээд нөгөө хуулийн ажиж айгүй хүнд байдаг. Нэг одоо хүмүүс бол мэддэг хуульч гэхээр л мөнгөтэй те одоо нийгмийн сэтгүүлчүүд тиймнүүд байна шүү дээ те. Маш хүчтэй хүмүүс гэж бас боддог шүү дээ. Тий, гэтэл бид нар бол хамгийн хүчтэй байх зүйл бол сэтгэл зүйн хүч байхгүй. Ягаад гэвэл ингээд маш олон төрлийн хүмүүстэй хайрцсан. Өнөөдөр заахлаа гэх нь маргааш үгүй гэж хэлнэ. Нөгөөдөр бодъё гэж хэлнэ. Тэрний дараа за эргээ залахыг чигдэг юм уу те. Ингээд асуудлыг шийдэх гээд явъя гэхээр нөгөө тухайн үйлчлэгч өөрөө сэтгэл зүйн хувь докторгүй дотоод итгэл өмчлөлөө нэг тийшин шийдэж чадаагүй тохиолдлуудад бол ажил явахад айгүй хүндрэлтэй байдаг. Бид нар бол мэдээж одоо юу гэдэг гэрээгээ хийдсэн тэр хүний нууцыг хамгаална, баталгаа нь болсон хүмүүсийн хувьд бол тасралтгүй тууштай л явах зарчим байгаа шүү дээ. Тэрнийхэн төлөө л юм.
Тэгэхээр бас тийм харилцан адилгүй одоо юу хүмүүстэй харилцан адилгүй орчинд ажилладаг ийм л сонирхолтой ажил шүү дээ. Тэр бас ингээд хувь хүний ур чадруудаас өсдөг бах тий. Эмпати чадвар өсөх бах. Хамгийн чухал зүйл бол хүнтэй харилцах чадвар айгүй сайн одоо сууж өгдөг. Хоёрдугаар бас айгүй сайн сонсох хэрэгтэй байдаг. За гуравдугаар тэр нь бол тэгэл сонсно гэдэг чинь өөрөө сэтгэл зүйн үед бол асар их тийм юу гаргаж байгаа гэсэн үг шүү дээ тий. Одоо хүлээлт гаргаад тий. За энэ бол төвчээр байна нас тодорхой хэмжээний тий гэд явж байгаа гэсэн үг. Тэгээд маш олон чадрууд дагаж ингэж олон хүнтэй харьцаж олон одоо хэрэг маргаан дээр явах тусмаа хэлнэ. Илүү их одоо хатууч нэ гэж ярий да. Хатуучдаг л гэсэн. Сан хатууцсан одоо төмөр бол гантай адилхан гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ер нь бол олон жилийн одоо ингэж явж байгаа ажлын үр дүн бол өдөөс дээрээс нь давхрын чинь маш их төр хүн туршлагыг суулгаж өгч байгаа. Тэ. Тэгээд туршлага сууна гэдэг чинь эргээд маш их тийм хөнгөн одоо хуумгай хандахгүй байх нөгөө талыг нь хязгаарлалчиж байгаа. Тэгээ ингээд ирэхээр чи ер нь бол мэрэгчлэрээ сайн ажлыг гэх юм бол аягүй сайн тийм төвчээртэй байхаас гадна одоо сонсогч байх энэ бол чадрууд бол аягүй чухал. Хуугны чадвар дээр нэмэх нь яг нэг хууль хэрэгцэн бид нарын яг хатуу скиллүүд тий hard skill, soft skill гэж бид нар ангилаад байна. Тэгээ заяа залуу дээр жишээ нь хууль зүйн яг энэ өмгөөллийн салбараас гадна одоо консалтингийн чиглэлд та бүхэн стратеги өмгөөлөл юм уу одоо тэр хууль хэрэгцэн одоо шинээр хуулийн төсөл боловсруулах юм уу тиймэрхүү ажлууд хийдэг үү? Хийлгүй яах вэ? Тэгээ бид нар чинь одоо яг цэвэр практик одоо лоер гэхээс бас илүүтэйгээр нөгөө цэвэр бас тийм онлайн ажлууд давхар хийж явж явах ёстой. Ягаад гэвэл энэ чинь одоо манай их хурлаас гарч байгаа хууль тогтоомжууд бол маш их хурдан гаргаж штэ. Дээрээс нь одоо шинэ дүрм журмууд хууль тогтоомжууд бол бас маш хурдан гарч байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг маш одоо цаг хадгалгүй цуг суралцаад явах бол агуулж чухал хэрэгтэй. Тийм учраас бид нар бол одоо хууль тогтоомжийн төсөл дээр ажиллах, за хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын судалгаан дээр ажиллах ийм ажлууд бас байна. Дээрээс нь ялангуяа Монгол улсад хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гадаадын одоо компаниудтай харилцах ийм ажлууд байна те. Ялангуяа одоо гадаад хөрөнгө оруулалт компани байгуулахад одоо тэдний тавьдаг дидинүүдийг хийх, дүн шинжилгээнүүд хийж өгөх, хууль зүйн зөвлөх, хөшөлгөөнүүд үзүүлэх ажлууд байна. За Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад хөрөнгө оруулалт компаниуд байна. Ялангуяа одоо энэ зам, гүүр те барилга, за тийм уул уурхай ч гэдэг юм уу ийм салбаруудад энэ компаниуд бас бид нар консалтингийн зөвлөгөөнүүд бол тогтмол өнгөж өгч явдаг. За пробоно гэдэг юм уу нийтийн сайн сайхны төлөө ажилладаг бол одоо манай бүх хуульчнаар бол хийж байгаа. Хуулийн баримт хийж байгаа. Энэ бол бас бидний нэг том үнэт зүйл байхгүй юу? Одоо хийх ёстой. Тэгээ ялангуяа би хамгийн тод санд нэг пробоно ажил бол регистрийн төсөө дугааргүй 3 хүүхэд регистрийн дугаартай болгож өгч ирсэн. Тэгээд яг товчондоо түүхэн ярих юм бол өргөдөлгөөлсөн эмэгтэй бүсгүй одоо 3 хүүхэдтэй байж хагаад өөд болсон. Тэгээ өөд болохдоо тухайн бүсгүй бас регистргүй одоо ямар нэгэн бичих баримтгүй байж хагаад ингээ өөд болцсон. Тэгээ өөд болцсныхаа дараа одоо тэр өөд болсон эмэгтэй дүүн гээд тэр нь одоо тэр 3 хүүхдийг өөр дөр авахын төлөө ингээд явсан. Тэгээд 3 хүүхэд нь гуруулаа бас адилхан регистр байхгүй. Регистр байхгүй учраас төрсний гэрчлэгээ байхгүй. Төрсний гэрчлэгээ байхгүй учраас яах вэ? Хариалал байхгүй. Эцсийн чадамжгүй явчихна тийм. Монгол улсын иргэн гэж бас хэлэх боломжгүй. Тэгээд төрөөс ямар ч үйлчлэг авч чадах болсон. Одоо хүүхдийн мөнгө тэр байтгаа эмнэлгээр үйлчлэх боломжгүй. Бүртгүүлгүй учраас тий. Тэгээ бүх юм их нь хаагдсан. Монгол улсад одоо төрсэн Монгол улсын иргэн бүртлөө регистрийн дугаар байхгүй болохоор тэр чинь бүх үйлчлэг авч чадахгүй байхгүй. Өөрөөр хэлбэл тэр чинь төртэй харьцах түлхүүр байхгүй юу? Регистрийн дугаар гэдэг чинь. Тэр түлхүүрээ одоо байхгүй болгоцсон хүнийг тэр хөөцөлдөж байгаа тэр регистрийн дугаар бүртгэлүүдийн юмнуудын пробоно ажиллагааны хүрээнд авч өгч ирсэн. Тэгээ айгүй их бас сонио тэр ээж нь уг нь бас регистргүй явж байгаад регистрээ бүр авах гэж явж байгаад төрсэн эмнэлэг дээр очиж авахгүй явж исэн чинь нөгөө төрөөсөн эмнэлэг шатцсан. Оо ямар амирын тий. Тэгээд нөгөө шатцсан учраас нөгөө архивын материал юу ч байхгүй болоод авч чадахгүй явж байгаа. Тэгээд сүүлдээ би энэ өөд болсон. Өөд болохоос хүүхдүүдэд эргэс дугаар авч өгөх гэж явж байгаад амжаагүй өөд болцсон. Тэгээд тэр
бидний сүүл тэр бүртгэлийг нь хууль зүйн үед хийж өгөөд бүх юмдаа гаргаад өгөөд явсан. Тэр дүү нь бол 3 дүү нөгөө их жоохон 3 хүүхдээ ингэж аваад явсан. Тэгэхээр маш их бол баярлж ирсэн. Тэгээд би бол тухайн үед бол нөгөө регистрийн дугаар тийм их үн цэнтэй гэдгийг би бол ойлгоогүй байсан байхгүй. Тэгэхээр регистрийн дугаар гэдэг чинь бол ямар амар одоо юу тийм бэ? Тийм бэ? Ямар амар хүчтэй юм бэ? Ямар амар одоо тэр тухайн улсын иргэн гэдгийг нотолдог айгүй том тийм одоо тоо юм бэ те энгийгээр хэлвэл те тоо байгаа ш төсгтэй. Тэгээ энэ бол айгүй үн цэнтэй байна л гэдгийг би бас тэр ажил дээрээ сухарж ирсэн. Тэгэхээр хүн нөгөө асуудал тулгарч иж тэрийг одоо үнтэй үнгүй юу гоё байсан уу гэдэг ч юм уу те чухал байсан уу гэдгийг мэдэрдэг гэдэгтэй яг адилхан. Тэгэхээр надад бол тэр бол бас санаанаас гардаг айгүй том тийм пробоно ажлын нэг сонирхолтой кейс байсан да. Тэгээ пробоно гэхээр юу нэ сендер үндсэн дээр үзүүлж байгаа тусалцаа үйлчилгээ. Тий ямар ч үн төлбөр хөлсөөхгүйгээр хариу нэхгүйгээр үзүүлж байгаа сайн дурын үйл ажиллагаа гэсэн үг л дээ. Би айгүй сайн сандаг байхгүй. Би 2015 онд би яг хууль зүйн сургалт төгссөн. Тэгээд яг төгссөн жилээ бид нар чинь бас тухайд хууль зүйн салбарч амар өрсөлдөөнтэй хагаад би яг заяа залууд ажилд орох гээд очиж ирсэн. Тийм үү. Тийм. Тэгээд яг тухайн үедээ ингээд хууль зүйн салбараа нэгдүгээрт ойлгоогүйсэн чинь хүүхэд чинь хэтэрхийн өндөр хүлээлттэй сургалт төгсдөг штэ. Манай хууль зүйн сургуулийн багш нар хэлдэг. Нэгдүгээр курстаа гавьяат болж орж ирээд 2 дахь курстаа шүүгч болоод 3 дахь курстаа прокурор болоод 4 дахь курстаа оюутан болоод гэсэн юм аа манай багш нар аягүй хэлдэг байсан байхгүй. Тэгээд тэр үеийн одоо миний заяа залуугийн захиралт Бацаатай уулзж ирсэн. Одоо тэр мэдрэмжтэй өнөөдөр ингээд подкастэнд Бацаатай ярилцах мэдрэмж хоёроо л яг ижилхэн байна ер нь өөрчлөгдөг байна миний хувьд бол. Тэгэхээр би бас энийг манай мэрэгжлийн өөрөө маш том үнцэн юм болов гэж би ингээд бодоод сууж ин л та. Тэгээ цаашдаа ер нь та бүхэн маань одоо 12 жил болж гин 13 4 жил рүүгээ гээд одоо юу төлөвлөж байна. Одоо хууль зүйн салбарт одоо ийм шинтгэлүүд хийндээ манай хуулийн фирмууд ерөнхийдөө дотроо нэг юм стратеги боловсруулад явдаг те. Тэр дотор ер нь та бүхний харж байгаа тийм алсын хараа зорилго юу байна вэ? За бидэд бол одоо дараагийн 5 жилийн богино хугацааны зорилго бол мэдээж энэ хууль зүйн үйлчлэгийг хэрхэн хүртээмжтэй хүргэх болох вэ гэдэг дээр бол их анхаарч ажиллана. Тэгээд энэ дотор нь бол яг хөө тэр захим аялал платформ бас багтаж явж байгаа. Яг хүртээмжтэй гэдэг чинь хурж тэр хүнд үр шимээ өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм одоо ажлын нэг төр төлөвлөд явж байна. Хоёрдугаарт бид нар энэ манай энэ хуулийн байгууллагын салбаруудын судалгаануудыг бас бид нар хийгээд эхэлсэн явж байгаа тийм. Сүүлийн 10 жилийн одоо статистик дүн мэдээлүүд дээр ингэж одоо дата анализ хийж яагаад ер нь цаашдаа явал зүгээр юм байдаг тийм хамтарсан санал гаргадаг одоо шинэ идея дэвшүүлдэг бас ийм ажлыг судалгааны ажлууд бол бид нар эхэлсэн явж байгаа. Тэгээ энийг бол бид нар үе шаттай хийнэ гэж бодож байгаа. За 3 дугаарт бид нар аялал платформороо дамжуулаад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг ийм цуврал бас контентууд хийх гээд ингээд явж байна. Тий төлөвлөгөө гаргацсан явж байгаа. Ялангуяа яг л манай хуулийн салбарт тулгараад байгаа те одоо хуулийн салбарт мөртлөө яг иргэн тулгараад байгаа тэр асуудлыг яаж шийдэх үү гэдэг хийх явж байгаа. За бас нэг ярилцж байгаа зүйл бид нар ч 2023 онд хуульчгээд уран сайхны кино гаргасан шүү дээ. Тий одоо нэг ангитай бүрэн хэмжээний уран сайхны киног продюсерлж одоо спонсорлож гаргасан гэсэн. Тэгэхээр тэрний бас бид нар 2 дугаар ангийг хийх үгүй юу гэх тийм одоо ярианууд одоо явагдаж байгаа. Тэгээд зохиолоо 2 3 хувилбар гараад ирсэн. Тэрэн дээр бас бид нар аль зохиолоор явах уу, яах уу, засах уу гэдэг ч юм уу. Одоо тийм бас ажлууд яригдчихэ. Үндсэндээ 4 ажил дээр төвлөрөөд ажиллаж байгаа. Тэгээд яг нь кино, уран сайхны кино хийх бас нэг шалтгааны үйсэн бэхээр өдөөсөө энэ нийгэм тулгамдаад байгаа асуудлыг уран сайхны аргаар энгийнээр үзэгчдэд одоо хэрхэн хүргэж ойлгуулах вэ гэдэг л өдөөсөө гол философи зорилго байсан. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө тухайн асуудлыг хий гэж тулгахаас илүүтэйгээр хийсэн бол яах байсан бэ гэдэг асуулт тавих нь агуулж болж байгаа. Тэгээ тэрнтэй адилхан зүгээр зүүрлж явах шудрагоо саанаас эхэлдэг вэ гэхээр асуулт асуухаас эхэлдэг. Тэгэхээр тэрнтэй яг адилхан одоо хууль гэж юу байдгийг, хуульч юу хийдгийг, шудрагаас хаанд оршин тогтнодгийг гэдгийг бид зүгээр л уран сайхны аргаар харуулахын тулд одоо ийм
харуулах нь илүү үр дүнтэй байна гэж үзээд хуулж гэдэг уран сайхны кино хийх юм анх санаа төрөд энийхээ ингээд бүтэн жил ингэж яв зураг авалтыг хийж хад дуусгаад олон нийт гаргаж цацж ийсэн. Тэгээ энэ кинонд бол одоо манай өнөөдөр хуулийн бүх байгууллагууд хамтарч уриалхан одоо бэлдээж авч хамтарч оролцсон. Бас манай хуулийн салбарын анхны хууч гэдэг нэршилтэй бүр хэмжээний уран сайхны кино гарсан. Тэгээ би бас тэрэндээ бас бүгдэнд манад бүх хамтарч ажилласан хуулийн байгууллагууд жүжигчид одоо найруулагчдаа бүгдэнд нь баярлж явдаг. Тэгээ бид нар ер нь бол 2 дугаар одоо ангийн хийх ийм бас бодолтой төлөвлөгөө гаргацсан яваад байгаа. Нэгдүгээрийнх нь гол дүр нь хэн гэдэг жүжигч юм байсан бэ? Манай нөгөө залгуу шүү дээ. Оо яг нэр нь орж ирдэг юм билээ. Самдаа юу? Биш ээ. Биш өөрөө. Тий. Өөр. Яг нөгөө тулсан чинь нэр нь орж ирдэг. Салбарын хүмүүс юм уу жүжигч юм байсан юм уу? Дандаа жүжигч мэрэгчлээ жүжигч. Тий. Эмэгтэй дүрд мөнх соёлгээ тоглож ирсэн. Тий. Эрэгтэй нэг юм билээ үз. Цааш орж ирдэг. Мартчих нөгөө. Тэгээ мэрэгжлийн жүжигч дандаа тоглуулсан. Тий. Гэхдээ нөө зөвлөгөө яг нөгөө нэг хуульчийн ажил тулгамддаг практик зөвлөгөөнүүдээ бол та бүхэн өгсөн байна тий. Тэгээ зураг авалтуудыг нь бол дандаа манай хуулийн байгууллагуудаар хийсэн шүү дээ. Тий яг ингээ бодтой шүүхрлийн танхим. Би үзчихсэн юм байна. Захиргааны нэргэнд авч заалтах шатны танхимд нэг ингээд өмгөөллийн хэсэгтэй кино мөн. Тэгвэл мөн үзчихсэн юм тийм байна. Тэгээ тэрнийг бас бид нар дараагийн ангийн хийх үгээд ингээд зохиолуудын хөлбөрөд бас харигдаад явж байгаа. Ер нь бол завгүй л байгаа л гэсэн үг. Байнгын тийм ажиллагаатай. Гэтэ ингээд урлагч сонирхож чинь, технологич сонирхож чинь, ер нь нийгмийн ухааны салбаруудыг бас нэг хооронд нэг интеграцлах гэж үзээд байна тий. Тэгэхээр айгүй өргөн тийм цар хүрээтэй л та. Одоо хууль ба технологи гэдэг юм бид нар аялог ярьж болж байна тий. Хууль ба урлаг гэдэг юм бол уран сайхны кино ярьж болж байна тий. За хууль ба спорт гэдэг бид бас арбитрийг ярьж өгч байдаг гэдэг ч юм уу. Тэгээ эн чинь өөрөө ингээд хууль гэдэг чинь зөвхөн одоо ингээд цагаан дээр хараар бичигдсэн цаас биш. Биднээс хол зүйл бол биш шүү дээ. Дөнгөд хүмүүс өгдөг вөхөр өдөөсөл эзэн шийдвэр хууль хоёр бол юун дээр ирдэг вэ гэхээр өдөөсөл цагаан дээр хараар бичигдсэн хууль дээр байдаг гэж бодоод үгүй байхгүй. Бид нар бол юу гэж илүү хардаг вөхөр хууль бол бүх нийгэм салбарт байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бид нар яаж одоо технологийн тусламжтайгаар урлагийн соёлын тусламжтайгаар хүмүүст нөлөөлөх вэ гэдэг л тэрийг зөв аргаар яаж илэрхийлэх вэ гэдэг. Арай илүү сонирхолтой аргаар нь илэрхийлэх гэдэг шүү дээ. Урлаг сонирхдаг хүнд нь урлаг сонирхдаг аргаар нь спорт сонирхдаг хүнд нь спорт сонирхдаг тэр аргаар нь тэр сувгаар нь бид нар илүү орох юм бол энэ бол илүү үр дүнтэй арга байна л гэж бид хараад тэгээд энэ ажлуудыг нийгмийн хүрээнд явуулдаг гэсэн үг. Надаас их сонирхолтой санагдаж байна. Манай хуульчдыг чинь хүмүүс ерөөхдөө нэг юм баригдмал гэж ойлгоод байдаг шүү дээ. Нэг амар сериосны царайтай харангийн хувцастай хүмүүс явж идэг гэж боддог тий. Тэгэхээр тэр бодлогыг бас тодорхой хэмжээнд стереотипыг эвдэж байгаа юм шиг надад санагдаж байна. Чи ер нь бол яг тийм байх гэдэг дүрэн бол байхгүй шүү дээ бас. Тийм тий. Зүгээр яг нийтээрээ тийм байвал байх ёстой болов уу? Эсвэл тийм байх ёстой бахаа л гэж бодож явж байгаа. Түнэс яг тийм ээ гэсэн ойлголт бол байхгүй. Би бол илүү тийм чөлөөт одоо байдаг хүн те илүү одоо сэтгэлгээний хувьд сэтгэлгээний чөлөөт байх хэвээр хууль гэдэг бол зөвхөн хууль дотроо одоо тойрохгүйгээр аль болох олон салбар руу одоо мэрч болж байгаа босод одоо өнцгүүд рүү те тэр орн гэж орж нөлөөлж ажиллахгүй бол энэ бол зөвхөн нөгөө талаараа харах юм бол зөвхөн хуулийг сахин биелүүлэх ёстой гэсэн хуульчдын үүрэг бол биш байхгүй. Яг үнэ. Энд чинь хамтын хүч шүү дээ тий. Бүгдийнхнийх нь л оролцож байгаа зүйл шүү дээ. Жишээ нь одоо нар чам дээр тод тусаад надад бүдэг тусаад байна гэх юм бол энэ шал өөр яригдэн тий. Одоо ус уухта чи цэвэрхүү ус уугаад би бохор ус уугаад байна гэвэл шал өөр яригдэн. Тэгэхээр эн чинь хууль гэдэг бол зөвхөн хуульчдын үүрэг биш чинь бидний бүгдийн үүрэг байхгүй. Бид нар энийг зөв ойлгож зөв дихтэй зөв үзэл санаатай явж иж бид нар нэг зүг рүү харж чадна. Тэгэхээр энэ нь бол яг хөө явж байгаа л энэ бүх хийж байгаа ажлын чинь цаана л одоо шударгас гэдэг зүйл ямар үнцэнтэй юм бэ? Ямар хэмжүүртэй юм бэ? Яагаад байх ёстой юм бэ гэдгийг л бид нар энийгээр илэрхийлж байгаа зүйлүүд дандаа байгаа даа. Жишээ нь уран сайхны каноны 1.5 давуу тал бол юу гэхээр өртөөсөө шударгас бол хүнээс эхэлнэ. Таны дотор шударгас буюу таны дотор бас нэг шүүх байгаа шүү. Та өөрөө энэ асуудлаар эхлээд дотоо шүүхээрээ орчих оо тий гэдэг тийм уран сайхны зорилготой юм кино байхгүй юу. Тэгэхээр тэр хүн бол яаж нэхэр эхлээд надад аль нь зүв бэ гэдгийг шийдэж хагаад одоо тэр манай мөнх соёлын одоо тусалж байгаа тэр зохиол тэр кино дээр тусалж байгаа тийм үйл явц болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол эргээд юу гэж байгаа хөр хүмүүст өгч байгаа зүйл нь дотоод итгэл үнэмшил айгуу чухал шүү те. Таны дотоод итгэл үнэмшил бүхнийг одоо
дийлж бүх асуудлыг одоо зэгцэлж чадна шүү. Тэгэхээр та дотоод сэтгэл үнэмшил чинь зөв, шудраг тийм байгаасаа л гэдэг тийм мессежийг өгсөн тийм уран сайхны кино. Тий. Дагаад яг энэ дотоод нөгөө нэг энэ өөрийнх нь хэмжүүр энтерг ярихаар надаас нэг криминолог руу бас хөрвж болмоор юм шиг санагдаж байна л та. Бид нар бол хуулийн сургуулиуд криминолог зааж байгаа тий. Тэр дундаа ингээ үндсэн ингээ оюутнуудад төлхөө орж байгаа. Тэр гэмт хэрэг судал тэр жишээ нь ингээ сэтгэл зүйг давхар ингээ хавсарч бид нар судалдаг шиг яг тэрэн шиг ингээ нийгмийн тодорхой хэсгүүдэд бид нар soft power буюу зөөлөн хүчээр нөлөөлөх гэж ярих л ахaltaа тий. Урлаг уран сайхнаар дамжсан юм хүнд шүүхийн тахимд хэлснээс илүү магадгүй хүрдэг нь өөрөө бас нэг криминологоор нотлогдсон нэг юм онол яваад байдаг тий. Яг үнэ. Чинь ягаад одоо уран сайхны урлаг дотроо уран сайхны киноны урлаг өөрөө амар хүчтэй нөлөөлөд импакт үзүүлээд байгаа юм байна гэдэг чинь. Тэрийг одоо юу гэдгийг баримтат киноноос илүү уран сайхны киног баг 95% хүлэмжшүүлсэн байдалтай яваад байгаа. Илэрхийлэмж нь өөрөө магадгүй хүний сэтгхүү шууд ордог гэж хэлсэн тий. Театраас илүү одоо хамгийн одоо хурдан орж байгаа нь одоо юу гэдэг нэг хүртээмжтэй бас байгаа байдал нь өөрөө юу гэхээр уран сайхны кино. Тэгэхээр бид нар яагаад зүгээр чаттай жүжиг тавьж болоогүй гэж хэлдэг юм бэ те. Бусад сонголтууд байгаа үгүй юм бэ гэж хэлэхээр одоо уран сайхны кино бол энэ зүгээр айгүй давуу талтай. Дээрээс нь зөвлөгөө хүчний бас бодлогоор бидэрт нөлөөлөх соёнгээрүүлэх ийм одоо өргөн талбарын хүрээний урлагийн нэг хэрэгсэл арга байсан учраас бид нар нэлээд орсол гэсэн үг байхгүй юу. Тий. Тэгэхээр юм болон дандаа нөгөө судалгаатай явагдаж байгаа тий. Зүгээр одоо сэтгэл хөдлөлөөр одоо тгий гэж бодлоо явагддаг үе чинь бол өнгөрцөн шүү дээ одоо бид бүх юм судалгаатай. Жишээ нь бид нар айлог хүртэл эхлэх байхдаа хийвэл яах вэ гэдэг судалгаа авчиж хийж байгаа шүү дээ. Уран сайхны кинон дээр мөн адилхан бас уран сайхны кино юу дуу юу дуун дотор бүр хипхоп уу гэдээ хүртэл судалгаа авчихсан шүү дээ. Тэгээд театрын жүжигүүч хийдэг юм уу те. Тэгэхээр энэ бүгд дандаа бидний хийж байгаа юмуд бол дандаа судалгаан суурилж ингэж явж байгаа. Ажлууд гэж ойлгож болно тий. Одоо бодлогодлаа хэлэхгүй гэж байгаа шүү. Яг үнэн тий. Судалгааны үр дүн бид нар харах тий. Тэгмэд айлуудэр жишээ нь илүү нөгөө нэг залуучууд бол ерөнхийдөө утсаар чинь колл центрлүүд залгахгүй тий. Нэг би утсаар травматай гэдэг шиг лавлахыг бол одоо ер нь бол хин ашиглаж байгаа хэрэг арай нэг ахмаг үеийнхэн тий. За тэгэнгүүт хүртээмжээ бодох юм бол яг захим орчинд хин хамгийн супер ажиллаж байгаа нөхөр залуучууд, хүүхдүүд, оюутнууд тий сурагчид. Тэгэхээр магадгүй тэр сегментийнхэн нэг ямарваа нэг өнөөдөр залуу байгаад тий хуулийн асуудалд орохгүй гэж бодохгүйгээр л тэрээс ашигладаг болчих юм бол та бүхний тэр платформын зорилго бас мэдээж биелэхээр харагдчихээн тий. Яг хөө тухайн үед нэг хөгжилтэй асуудал гарч ирсэн. Аялаа 2-ны оёлыг бид нэр ашиглалтанд оруулж явж байгаа 2-3 сарын дараа ялаа. Манай нөгөө текст асуултууд амар хорж ирээд болтгоо бүр ингээд ачаалаа дийлэхэ болоод тэгээд тэр чинь угаасаа нөгөө програмын зорилго нь бол нөгөө тухайн мэрэгсэн чиглэлээр нь одоо хуульч нартаа хуваарлдаг байхгүй юу асуудлууд нь рандомаар очдөг гэсэн. Жишээ би одоо юу гэдгийг компани ирэх зүгээр ингээд би мэрэгсэн асуултанд хариулна гэж чиглэлцвэл над руу компани асуултанд шууд орж ирнэ гэсэн үг. Одоо надтай адилхан 20 хүн л орж ирнэ. Эхлээд син хийс аваа явчихдаг байхгүй юу технологи нь. Яг Facebook цаг хугацааны яг татамжаараа гэсэн үг. Тэгсэн чинь л ингээл 2-0 хийсний дараа пүүст асуултууд амар хорж ирсэн. Бараг 90 хүн онлайн асуулцсан юм. Тэгс чи баахан оюутнууд гэрийн даалгавар асуусан байсан. Тэгээд бас хөвгөлтэй юм болж ирсэн. Тэгээд оюутнууд бас айгүйх татаагуудаа гэрийн даалгавар те одоо тэгээ шалгалтын асуултаа айгүйх асуусан тэр тохиол зүдэ гарч ирсэн байхгүй. Тэгээ манай нөгөө аяллагын ажилтнууд ирээд энэ дандаа нөгөө оюутнуудын гэрийн даалгавар шалгалтын асуултууд байна гэдэг. Тэгээ зарим дээр бид нар хичээлээ хий гэдэг. Хариу өгч ирсэн тохиол байгаа. Өөрөө уншиж гэдэг юм те. Тэр бас тийм хөвгөлтэй үзүүдэд гарна шүү дээ. Нөгөө одоо яг нөгөө хин ашиглаж байгаа шууд харагдчихж шүү дээ. Чат GPT яаж ашиглаж байгаа яг тэр чиг тухайд бас манай аялаг гэж оюутнууд амар их ашигласан. Тий. Заримд нь би бол бас хариулт өгсөн. Тий. Ер нь бол өөрөө хийвэл Тэгвэл бараг дараагийн зах зээлийн тэ нэг бас нэг сегментийн үйлчил гэж юмар тэнд харагдчих юм шиг. Оюутнуудад тусалдаг магадгүй онлайн тайлбартай нэг сегмент байдаг ч юм уу тий. Тэр бол сонирхолтой юм байна. Тийм нэг бас хөгжилтэй зөндөө тохиолдно. Энд чинь нөгөө ажил явж байгаа юм чи тий. Аюутууд бас заримдаа гой юм асууж шүү дээ тий. Дурдлыг юугаар нотлох вэ гэдэг юм тий. Дурдсныг яаж нотлох вэ гэдэг. Би нотлохоо гаргаад найз өхөндөө хөнгөрөөж гişээ. Тэгэл амар хошоо ойч бас гой асуудлууд айгүй хэрнэгээд. Тэр нэг гэр бүлийн хэрэгцүүдэр гэрэлтийн гэрээ гэл тэнгөт танхимцаадаг оюутнууд дийлхэн тэгдэг шүү дээ. Нөгөө нэг мууяр салах гэж гэрэлж байгаа мó гэдэг шиг. Тэр шигээс хөгжилтэй кейс. Гэхдээ яг гэрэлтийн гэрээ ч юм бол манай хуулийн дээр угаасаа байдаг.
Зүгээр ягаад бид нар хийх байгаа яг саяны чиний хэлсэн шиг нэг муу ёр гэдэг. Тэгээд Нэг л үнэм зүйл байгаа. Одоо энэ хорвоо хөхгүй хүн гэж байхгүй. Тэ? Тэрнтэй яг адилхан одоо амьдралыг бол бид нар тааж чадахгүй. Харин ч эргээд нөгөө талаар гэрэлтийн гэрэгд чинь бүр итгэл найдвар гам бат гэрэлтийн нэг үнд сухгүй юу? Хоёр талыг хариуцлагч болно. Яг үнд хариуцлагатай бай. Нөхөр гэхээр л давуу эрхтэй байх гэсэн шүү дээ. Эхнэр гэхээр л давуу эрхтэй байх гэсэн шүү дээ. Тийм ээ. Хоёулаа яг анх суухдаа юу тохирч байгаа. Яг энэ тохирооныхын дагуу л хоёулаа насан туршдаа амьдрын шүү. Чи надад үнч вэ шүү. Би ч хамт үнч вэ шүү. Үнч биш байх юм бол хоёулаа ингийн шүү. Энд чинь бүр эргээд нөгөө хоёр хүн чинь хоёулаа ингэ хариуцлагатай ухамсартай тийм болгож байгаа цаас байхгүй юу? Зүгээр энэний цаадах логик үндсээрээ хараад үзэх юм бол итгэлцэл илүү бат бөх байх юм бол бас гэрээ хийх шаардлага байхгүй. Итгэжил левел одоо ер нь бол баг гэрээний хэрэг ер нь байхгүй шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед бол нөгөө тэр итгэлцэл маань бас ямар төвшөнд хүрчээд байгаа вэ те? Бидэд итгэх нь өөрөө бас ямар үр дагаврыг авчираад байгаа вэ? Одоо ингээл фэйсбүүкээр явж байгаа постод хардаг шүү дээ заримдаа. Мөнгө зээлхтэй найзаа юу яаж зээлж авлаа те? Өхөө болохоор одоо ингээд яаж ийн гэдэг. Тэгэхээр нөгөө энэ ч юм бол юутай холбоотой гэхээр нөгөө итгэлийг одоо яаж авч явах вэ гэдэгтэй л холбоотой асуудал. Ялангуяа зүгээр хувь хүмүүсийн хооронд бол гэрээ гэдэг бол заавал хийх ёстой зүйл биш. Бас хийхгүй байх ёстой зүйл биш. Тэгэхээр энийг бол тухайн хосууд зүгээр ойлгоод хийгээд явж байгаа хосууд маш олон байна. Би ч маш олон хосуудад одоо энэ гэрээг хийхэд нь одоо ингээд төслийн гаргаад те хооронд нь ярилцаад ингүүл яасан ингээд аль альд нь бас ингээд боломжууд өгч явж байгаа. Нөгөө талаараа манай иргэдийн бас нэг нийтлэг алдаа юу гэдэг вэхээр анх гэрлэгтээ гэрээ хийгээгүй юм чинь салхтай гэрээ хийдгүү мэн гэдэг ойлголттой байдаг байхгүй. За. Гэрлэлтийн гэрээ гэдэг чинь нэг өөр гэрээ. Салалтын гэрээ гэдэг чинь бас нэг өөр гэрээ байхгүй. Салах үед ер нь гэрээ хийдэг практик байна уу манайд? Байна. За. Тэгж хэлгэж байгаа тохиолдол зөндөө байна. Жишээ нь хүүхдийн тэтгэмжийн асуудлыг яах юм? Орон байраа яах юм? Тэ? Бас авцсан байгаа зээлээ яах юм тий моргижээ яах юм гэдэг ч юм уу за хөдөө аав ээж дээр байгаа малаа яах юм гэдэг юм ингээд маш ингээд ухаантайгаар одоо ингээд хоёр ширээнэ хоёр талд суужгаад асуудлаа шийдээ гэрээ хийгээ салж байгаа ус зөндөө байна. Энэ бол айгүй том бас нэг талаараа соёл واخгүй юу. Тий. Тэгэхгүй үгүйгүүд бүр хоорондоо ч уулзахгүй ингээд бүх юм хаагддаг хүмүүс болсон асуудал нь шийдэгдэхгүй байгаад бас тохиолдлууд байгаа. Тэнгүүд таасаа хэлчихсэн ингээд итгэлцэл одоо бүр перфект байгаа төвшөндтэй бид нэр гэрээний ч юм шаардлага байхгүй гэдэг. Гэтэл нөө итгэл чи өөрөө бас амар субъектив ойлголт биш үү? Одоо жишээ нь өнөөдөр би бацаад итгэжсэн маргааш итгэхгүй байдаг ч юм одоо тэр үеийнхээ мүүднээс хамаарат сэтгэл хөдлөлөөс хамаарат хүмүүс нэг өөрчлөгддөг штэ. Тэгээ тэрийг л нэгмөр болгохын тулд сэтгэл хөдлөлөөс ангид ойлгоод объективны болгож байгаа зүйл нь өөрөө гэрээ. Тий, нэг талаараа бас харьцангуй ойлголт. Нэг талаараа одоо үнэхээр итгээд хийсэн амдаа хүрээд за гэдэг үгэндээ хүрдэг бол гэрээний хэрэг гэж байхгүй. Ухамсарын асуудал энэ тийм. Ухамсарын асуудал. Хоёрдугаар Монголын хууль 3 хоногт гэдэг нэг үг байдаг шүү дээ. Одоо бид нар сүүлийн үед манайхан задууш буруугаар тайлбарлаад байгаа. Хууль гараад 3 хоногийн дотор хэрэгжихөө болждаг гэж. Энэ ч юм бол их Монгол улсын үед одоо манай эзэнд гүрний үед гарч ирсэн үг байхгүй. Монгол улсад одоо юу гэдгийг хар хоримд одоо төр өрж байгаа газар нь хууль батлагдаж гарлаа гэхээр хамгийн сүүл дээр хуулийн хуулбар хувь нь очиод морин өртөөр яваад хүрдэг гэсэн газар нь 3 хоног. Одоо хязгаартай хүртэл 3 хоног юм. Монголын нутаг дэвсгэр дээр байгаа бүх газар нутаг дээр хууль шууд хэрэгжиж эхэлдэг байсан. Чи нөгөө утгатайгаар явдаг үг واخгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан нэгэнт одоо хоорондоо итгэжил байгаа бол заавал цаас үлдэх шаардлага байхгүй. Итгэхгүй бол хоёлаа зурчаа гэдэг чинь тэр ямар нэгэн зүйл дээр гар үсгээ зураад байгаа чинь дөрөвдөөс тэр цэвэр итгэлцтэй л холбоотой асуудал шүү. Тэгвэл одоо жишээ нь бидний ойлголтуудын алдаанууд нь бас тэнд харагдчихэж шүү дээ. Төв мууяр гэж нөгөө сайхан сэтгэлээр итгээд зугаад байгаа нэг асуудал байна. Гэтэл тодорхой хугацааны дараа салахадаас гэрээж болтгоо гэдэг чинь өнөөдөр мэдэж авлаа тий. Зүгээр яг хоёрдугаарт нийт зүгээр нөгөө одоо манай наран гэрэл хөшин наран гэрэл хөшин бас ингээд яриад байдаг тэр ёс суртахууны одоо асуудал тий. Этикийн асуудал бас жоох ингээд сулгарчаад байгаа гэдэг бол тэрнтэй санал нийлдэг. Тэр бол үнэн. Одоо биендээ найз нөхөд хоорондоо одоо ингээд
итгэх хэрэггүй болцсон тий. За тэр байтугай одоо ах トゥ нар хоорондоо бас итгэх хэрэггүй болцсон. Тэр байтугай бүр одоо ингээд эхнэр нөхөр хоёр хүртэл одоо гэрийн хоорондоо хийнэ гэдэг чинь бас нөгөө талаас харах юм бол этикүүд бас итгэх хэрэггүй болцсон юм шиг харагдаад байгаа байна. Тий. Тэр энэ бол нийгмээрээ бас ингээд асуудал болчиход байгаа зүйл мөн үгүй мөн. Тий. Тэр энийг бол бид нар бас яг энэ соёлын түвшинд, ёс суртахууны түвшинд, ахуйн түвшинд бас ингэж дахиж нэг апдейт хийж бид нар явахгүй бол энэ бол бас ер нь хамгийн том гогцооч энд яваад байгаа байхгүй. Түүнээс тэр хэдэн мянган хууль гараад ёс суртахууны хувьд этикийн хувьд унтсан одоо тэр үед ямар ч үйлчлэхгүй шүү дээ чинь. Тэгэхээр суур асуудал бол би одоо энийг бас гэж хардаг. Энэ дээр бид нар бас ингэж явах хэрэгтэй. Тийм ч учраас бид нар нөгөө энэ хууль гэхгүйр олон талд энэ салбарыг хамруулж хийгээд байгаа чинь тэрлүүл бас давхар чиглэл байгаа л гэсэн үг. Тий. Хоёул хаашд нь ёс зүй ярьсных тий. Магадгүй одоо ингээд миний үнэн чиний үнэн гэж тусдаа байдгаа бид нар философи төр үздэг тий. Тэгэнгүүт ёс зүйтэй хүн гэж тэгвэл одоо магадгүй Бацаагийн хэмжүүрээр өөрөө ямар хүн байх юм бэ? Ёс зүйтэй хэрхэн ойлгож байна? Одоо тэр нь манай магадгүй үзэгчтэй сонирн байж магадгүй. Яг одоо яг онлын хувьд томьёол бол шал өөрлөм гарч ирэх байх л та. Тэгэхээр ёс зүй гэдэг чинь бол юу хэлээд байна гэхээр өрдөөсөө л бусдад гай болохгүйгээр өөрөөхөө амьдрч чадж байгааг л ёс зүйтэй байна гэж үздэг байгаа шүү дээ. Энгийнээр. Тий. Бусдад гай болохгүй байна гэдэг чинь одоо хэлсэн амдаа хүрдэг байх хэвээр. Тий. Ямар ч одоо бусдад асуудал үүсэхгүй байх хэвээр. За ингээд мэржлийн ёс зүйд бас алдаа гаргадаггүй байх хэвээр. Хилчээд нэг хэлсэн үгнээс маргааш нь буцдаггүй байх хэвээр гэдэг ч юм. Детачлуул тийм юм байна. Ер нь гэхэд бол бусдад гай болохгүйгээр өөрөөхөө амьдрч чадчихлаа энийг би этиктэй хүн байна л гэж үзнэ. Тэгээ магадгүй тэр нь одоо бидний цаг хугацааны явцад жинлэгдээд одоо жинлүүр дээр тавиад үзэхэд мэддэгдэхээр хэмжээний бас л нэг нийтлэлтээс харьцан субъектив нөгөөдөлтөд магадгүй объективч байж болохоор нэг юм тодорхойлолтой асуултууд яваад байна. Этикийн жин гэж бол би өстой байдгүй байх л гэж боддөө шүү дээ. Тий. Одоо жинлэж болохгүй зүйлүүд бол зөндөө байна. Чинь этикийг жинлэхэд хэцүү. Хүний мэс чанарыг жинлэхэд бас хэцүү. Жинэлж чадахгүй юм чи бас хэмжиж чадахгүй гэдэг чинь бас тэгсэн. Нэг үнэ. Одоо чинь шударгаас гэдэг чинь би 80-тай хүнтэй харьцаж байгаа шиг 18-тай хүнтэй харьцахгүй л байх тухай асуудал тий. Тэгэхээр нэг хүндэн тохируулж харьцдаг наа чи айхтар муу санаатай хүн гэж манай монголчууд тэгдэг шүү дээ. Гэтэл минийхаар бол миний хэмжүүрээр тий хүндэн тохируулж харьцаж чаддаг хүн бол хамгийн перфект хүн байхгүй миний бодлоор тий. Тэгэхээр нэг хүний ингээд үнэлж магадгүй тэмдэж бас яг энэ хуулийн салбарын ажил хүнд таачсан төрөө ингээд тодтогоод хэлж штэ харилцааны ур чадварт энэ мэрэгчлээ өөрөө сургадаг гэд. Тэгэхээр одоо та бүхэн ярилцах цаг бас ерөөхдөө өндөрлөгдөх чинь тэгээд цаашдаа ингээд заяа залуу бол дөрвөн чиглэлд ингээд төвлөрч ажиллаж байгаа маань Бацаа гэдэг хүн бол ингээд үйл ажиллагаануудаа цааш нь хийгээд явж байгаа юм байна. За тэгэхээр энэ мэрэгчлийн онцлогийг одоо жишээ нь та түрүүн дүгнээд ингээд ярьсан штэ те маш ингээд юм тоочноо яагаад биднэрт хууль хэрэгтэй юм бэ гэдэг дээр та өнөөдрийн подкастыг гоё дүгнээд өөрийнхөө дүгнэлтийг хэлээд энэ подкастыг хааж хууль яагаад хэрэгтэй вэ гэж хууль бол өрдөөсөө шудраг ус шиг тогтоож барихад гол барьж байгаа одоо теорем гэсэн үг. Тий. Өнөөдөр бид нар хууль байхгүй тохиолдолд шудраг усыг тогтоох хэцүү бол. Буцаад одоо хүү нэгдлийн үе гэдэг ч юм уу тий тэр үе рүү явахсаар аргагүй болно гэсэн. Тэгэхээр шудраг усыг яагаад тогтоохын тулд хууль хэрэгтэй байдаг вэ гэхээр өнөөдөр миний эрх чиний эрхээс илүү гэж болохгүй л гэдэг зарчим байгаа шүү дээ. Тэр зарчмыг хуулиар өнөөдөр тодорхой хэмжээнд одоо хүрээ хязгаарын тогтоож байрч өгч явахын тулд энэ хууль өөр гарч байгаа. Нөгөө талдаа ямар ч улсын засгийн газрын үндсэн үүрэг бол шудраг усыг одоо тогтоож барихад хэрэглэгдэж байгаа арга зам механизмыг илүү тодорхой болгох хангалтыг нь одоо баталгаажуулах хэрэгжүүлэх үндсэн үүргийг хүлээдэг. Тэгэхээр хууль ёс гэдэг бол өнөөдөр өөрөө иргэн бүр тэгш боломжийг олгож шудраг усыг тогтоохын тулд гарч байгаа л зүйл. Тий. Би түрүү нэг хэлжсэн чинь те чам дээр нараа илүү тусаад байна уу? Надаар илүү тусаад байна уу? Бүгдөө л адилхан нэг ус сууж байгаа. Хортоо ус уугаад эхлэх юм бол бүгд л хортно. Тэгэхээр шудраг ус яг энэтэй адилхан байхгүй. Тэгэхээр ус цэвэр үежиж бид нар яаж чи нөхөр бүгд амьдрна яг энэтэй адилхан ус бохирдоод ирэх юм бол бидэрт энд амьдрах ямар ч боломжгүй. Тэгэхээр шудраг ус гэдэг зүйл бол өрдөөсөө л өөрөө хуулийнх нь амин сүнс. Хууль яах гэж гардыг шудраг усыг тогтоон бэхжүүлж одоо тодтогч хамгаалахын тулд гардаг зүйл өөрөө хууль юм аа гэж бол би ингэж бодож явдаг.
Тэгэхээр хууль одоо тоондоо биш чанартай байх хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр одоо 900 орчим хуультай Монгол улс болчлоо. Тэгээд энэ олон хуулийг яг хэдэн хувь нь одоо Монголын ард түмний одоо нийтлэг эрх ашигыг хамгаалахын төлөө гарч байгаа хууль вэ? Хэдэн хувь нь яг зөвхөн нэг байгууллага зориулсан гарсан хууль вэ? Хэдэн хувь нь зөвхөн тодорхой албан тушаалтан зориулсан гарч байгаа хууль вэ гэдэг. Ингээд энэ судалгааны ажлуудыг манай судлаачид хийж байгаа юм билээ. Энийг бол зөв гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл органик хууль бидэрт айгүй хэрэгтэй байгаад байна тийм. Тэгэхээр энэ хуулиуд нь одоо яг энэ судалгаа хийгээд гараад ирэхээр айгүй тодорхой болох байх. Тэгэхээр энэ хуулийн өөрийнх нь одоо мөн чанар хүчин чадал гэдэг бол тухайн харилцаагаа зөв бол зохицуулж чадж байгаа үедээ л байдаг. Байдаг. Жишээ нь одоо юу гэдэг юм магадгүй 100 жилийн өмнө хүн хутгалах бол гэмтэр биш байлаа шүү дээ. Өнөөдөр бол юм хүн хутгалах байтгаа те хатгаж болохгүй болсон шүү дээ. Нийгмийн харилцаа маш хурдан ингэж өөрчлөгдөж ховсон өөрчлөгдөж байгаа тохиолдолд өөрөөр хэлбэл хууль бол яах ёстой вэ гэхээр шударгоос тэгшэрхийг ханган бэхжүүлэх гэж л бол маш хурдан апдейт хийгддэг байх хэрэгтэй. Тэгэхээр ийм боломжийг бас бид нар цаашдаа бас тодорхой түвшин судалгаа хийгээд олон нийтэд ил гаргаж тавиад хилцүүлээд ингээд бас явах юм боломжийг бол олох нь. Ягаад гэвэл эн чинь тодорхой хэсэг хүмүүсийн асуудал биш нийт иргэд ирэх шиг асуудал яригдж байгаа байхгүй нийтлэг ирэх шиг. Энэ газар нутагт 3.6 сая хүний асуудал. Мөнөөс өмнө шүү дээ. Тэгэхэд л одоо тэгэл зарим улсыг бол харж хахад хууль тогтоомж нь бол маш одоо хурдан батлагдаж байна те. Нийгмийн хэрэгцээгээ дагаад маш хурдан явж байна. Бидний бол одоо нэг чухал зүйл бол юу гэхээр хууль тогтоомжийн одоо судалгаа төслийн судалгаа боловсруулаад явж байхад бол ер нь ирээдүйд ямар импакт үзүүлэх вэ гэдэг дээр бол давхар маш сайн судалж явах хэрэгтэй байна. Мэдээж бүх тохиолдлыг одоо таамаглаж чадахгүйгээс хойш ер нь боломжтой бүх тохиолдлыг дэлхийн бусад улс орнууд алийг илүү их голлож анхаарад байна. Аль секторыг илүү их одоо судалгаанд ашиглаад байна гэдэг юмнуудаа ингээд бид нар хараад явж харьцуул судалж иж тэгээ одоо дотоодын хууль тогтоомжийн судалгаач өөрөө арай бодиттой гарч ирж байгаа шүү дээ. За ингээд дотор нь ярих юм бол твээр нь бид нар сонгож авна. Одоо усуудаар нь сонгож авна. За орон грамманы ч юм уу тийм. Харилцаа гэдэг бүлээр ч юм уу маш нарийн арууд байгаа. Тэгэхээр илүү ирээдүйд бас яах вэ гэдэг аль болох тийм ерөнхий универсал зохицуулсан хуулиудыг агуулсан гаргаж явахгүй бол зарим ингээд хууль тогтоомж гараад байгаа хит бүр ингээд нарийн тодорхой бичигддэг. Гэтэл илүү харилцаа амьдралаас урган гарсан асуудал гарч ирэхээр зохицуулт байхгүй болчдөг. Яг тэрэндээ баригчдын тийм тохиолдлууд бол зөндөө байдаг. Тийм учраас нөх хууль зүйн кодификац ч өөрөө ягаад хэрэгтэй вэ гэдэг чинь энэ дээрээс харагдаж шүү дээ. Тийм яг үнэ тийм. Тэгэхээр тэрийг бол маш хурдан хийх ёстой юм билээ. Ер нь тэгээд бид нар энэ явандаа бас нэг асуудал гарч ирээд яг энэ бүх асуудлыг яг ингээд хуульчлаад байх нь зөв юм уу буруу юм уу? Яг үнэ. Гэдэг асуултаа угсаа тулгарх юм байлээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр бид нар бол ерөнхий зохицуулалтын нэг том хуультай болоод тэрэн дотроо одоо юу гэдэг протоколны одоо юмнууд гаргадаг тийм зөв харилцаанд явандаа бас хийж өгөхгүй бол одоо нөгөө харилцаа нь гарч ирээд ингээд яваад идэг хууль нь батлагддаг 2-3 жил болцсон. Шин крипто валют дээр яг тийм кейс тохиолдсон тийм. Яг тэгж байна. Одоо дээрээс нь одоо энэ электрон нөгөө бай тамхи шүү дээ. Тэрэн дээр одоо ийм асуудлууд ингээд тохиолдож байна. Тэгэхээр энийг хүлээгээд авах уу гэдэг нэг асуудал гарч ирэх байхгүй явандаа. Тэгэхээр энэ хооронд чинь одоо нэг эдийн засгийн хувьд асар их одоо тийм татвар тий одоо юу гэдэг татврын асуудлууд, галын тарифын татврын асуудлууд гэдэг яригдана. Одоо дотоодын татварууд яригдана гэдэг. Энэ боломжийг бид зүгээр хууль байхгүй тул алдаад авах уу гэдэг ч юм уу тий. Ингээд асуултууд бол зөндөө гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бид цаашдаа бас энэ тухайн харилцааг зохицуулах хуулиудыг яаж илүү одоо уян хатан хуржүүлждэг болох вэ гэдэг дээр илүү одоо хууль тогтоох байгууллагатайгаа бид нар одоо судалгаа зөвлөгөөр одоо гаргаж ажилладаг ч юм уу. Ийм боломжуудыг бас бид нар цааш дээр нь судлая гэж бодож байгаа тийм. Тэгэхээр одоо ингээд нийтдээ тий 20 жил ингээд хуулийн салбарт ажилласан. Тэгэд хуулийг одоо хэрэгжүүлэн тайлбарлан түүнийг ингээд байнгын эргэлтэнд байлгана гэдэг нь бол ганцхан хууль шүүх болон улс төрчдийн бол хийдэг зүйл бас биш учраас та бүхэн маань ч гэсэн яг энэ хуулийн салбарт судсын ингээд одоо боохгүй эргэлтэхэд бас маш чухал хувь нэмэртэйгээр оролцож байгаа хүмүүс гэдгийг бас би татдагч хэлмээр энэ цаашдаа заяа энд золоо хуулийн фирмийн за Бацаяаг энэ ажилтна өдрөөс өндөр амжилтыг хүсье. Өнөөдөр миний урилгыг хүлээж аваад одоо маш юм завгүй ажлынхаа циклийн дондор бүр ингэ скежюл хийгээд яг цагаа барьж ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ одоо хууч нарын чи хамгийн доо бас нэг давуу тал юм цагаа ясвэр нь шүү дээ. Харин тийм яг үнийг тэгдэг. Тэгээ шүүх хурал одоо нэгэл цагтаа нэ.
Тэгэл хаалга хаагаал бол хинч орж чадахгүй. Тэмүүжээс нөгөө хуульчдын маань бас нэг том давуу тал цагийг яс барь. Герман цагаар ярьж байна. Харин тийм нөгөө 12 тэг 7-д уулзъя гэдэг шиг. За таны цаашдаа баярлалаа. Өндрөөс өндөр амжилтыг хүсье. Танай хамт олон ч гэсэн ажилтны амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.